Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр Улаанбаатар хотын гол зөргөлсөн газар нэгэн чухал үйл явдал болж байна. Дэлхийн мөсийн өдөр, дэлхийн гэр бүлийн өдөр зориулан 100 гаруй жилийн түүхтэй Чойжин ламын сүм музей улсын чухал арга хэмжээ одоо зохион байгуулж байна. Маш утга учиртай, үн цэнтэй ийм газар зохион байгуулагдаж байгаа болохоор бас айгүй гой санагдчихэв. Тэгэлгүй яг энэ бол 8 дахь богд Чойжин ламын төлсөн дуу төрийн Чойжин хонс ховсон хайдвар зориулан барьсан Монголын сүүлчийн эзэн хааны ордны хэл баг. За ингээд зочд маань живж явах шиг байна. Баялаг багшгаа. За тийм. Чойжин ламын сүм музейгээс зохион байгуулж буй Чойжин фестивалийн хойморд молин саадсан эрхэм зочин та бүхнийхэн өдрийн амгалан айлтгахын ялдамд олон улсын гэр бүлийн өдрийн халуун мэндийг чиг сэтгэлийн угаас өргөн дэвшүүлж мэдчилье. Dear guests, ladies and gentlemen, welcome to Chojin Festival. We would like to extend our warmest congratulations on the occasion of International Family Day and wish you all the best. Жилүүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг олон улсын музейн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай 2026 оны уламжлалт музейн өдрийг хуваагдам дэлхийг нэгтгэж буй музейнууд урьяан дор тэмдэглэж нийгэм, соёл, геополитикийн хуваагдлыг арилгах, харилцан бие биенээ хүндэтгэн ойлголцох, хүртээмжтэй байдлаар эмх тайвныг бэхжүүлэх сэдвийн хүрээнд музейн гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэж байгаа юм а. Энэ хүрээнд Чойжин ламын сүм музейгээс санаачлан зохион байгуулж буй Чойжин фестивал музейн соёлын боловсролыг нэгдсэн хөтөлбөрөөр 100 цагийн нээлтийг эхлүүлж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна. Чойжин фестивал музейн соёлын боловсролыг нэгдсэн хөтөлбөрийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн засаг дарга түүний тамгын газрын дэмжлэгтэйгээр өв соёлдоо хайртай гэр бүл өдөрлөгөөр нээж байгаа юм а. За Чойжин ламын сүм музей дээр ирснэх би энэ сүмийн зарим нэгэн онцгой сонин содон зүйлийг тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна л да. Жишээлбэл энэ бол энэ сүмийг хамгаалдаг хамгийн гол хамгаалагч болох Ямпа хаалга. Тэр Манжи хааны зарлагтай за эсвэл төр шашны онцгой үйл ажиллагаа явуулдаг. За ийм сүмийн өмнө энэ хаалгыг босгодог байжээ. Бид нөгөө дулаан орохоор л яг энэ авд ирээл ингээл сувгаалт ухалдаг. Гэтэ яг энэ нарийн хийцийг бол харж байгаагүй байна. За энэ бол Монгол урдчуудын ур ухаан, за мөн уран омбоо гэдэг хүний удирдлагын дор Монгол хятад урдчуудын бүтээсэн хосгүй ингэмэл баримл. За тэгэхээр урд талд нь болохоор зэрэг хангард, арслан, бар гэсэн гурван хүчтнийг дүрсэлсэн байгаа. За энэ нь болохоор зэрэг энэ сүм рүү аливаа нэгэн хор хөнөөл за тэгэхээр аз тэтгэрийг оруулахгүй бат хамгаална гэсэн утгатай юм. Харин ард талд нь зөндөө луу харагдаж байна тий. Яг үнэ. Энд болохоор зэрэг дөрвөн хумстай луунуудыг дүрсэлсэн байгаа нь юу гэсэн үг хэрэг энэ төр шашны онцгой үйл явдал болдог гэснийг илэрхийлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ хаалганы нарийн одоо ийм ур хийцийг хараад ахэр зэрэг заримдаа шигэж ер нь яг нэг юм дурсгалын зураг энэ төр хүмүүс авахулчихад болохгүй гэх газар хөвөл гэж боддог байна шүү дээ. Би зураг авах л да юм байна. За так. Зургийг аваад гин. Эндээс авах уу? За так. За энэ бол улаан сэхүүс буюу Жамсран бурхны цамын баг хэрэгсэл. Үүнийг хүрээний урлаач онцог осор гэдэг нь урлсан байгаа юм. За ингээд зөвхөн толгойных нь багт гэхэд 6000 гаруй шүр орсон. За ингээд хангаараа толгойных нь баг нь 30 кг. За ингээд нийтдээ бүх хувцас хэрэгсэл нь болох нийлээд 70 кг. За тэгээд энэ 70 кг-ийн ийм хүнд баг хэрэгслийг ингээд тэгээд сам харайгаа за бүжиглээд дээрээс нь болохоор ийм догсон дөрөв бүгдийг нэгдэг ямар их сэтгэлийн хүч олдог вэ гэж бодож байна.
70 кг гэдэг чинь бараг нэг хүний жим мэдтэй. Ийм хосгүй бүтээл байдаг гэдгийг манай залуучууд бас л мэддэггүй бах та. Яг ингээд өөрийнүүдээр ийж үзчихэж л яг ийм гайхам шигтэй гэдгийг мэдэрч байна. Энэ чинь тэгтээ бас зөвхөн шашны хэрэгсэлж биш. Монгол урчуудын ур хийц гооцоо мэдрэмжийн өргөлөн. Энийг өөрийнүүдээр ирж үзээгүй бол за Монголын Улаанбаатарын соёлыг мэддэг гэж тэгэхэд арай л эрт болох байна. Ястай л их юм. Чойжин ламын сүм үзийн боловсролын ажилтан мөнх тамиртай уулзаа зогсож байна. Тэгээд хамгийн дөрөв надад сонирхолтой санагдсан зүйл нь музейд ороод үзэн үзээд гардаг гэдэг ойлголттой байдлаас боловсрол олгодог байх нэ. Тэгэхээр зэрэг ямар боловсрол олгодог юм болов? За, музейн боловсролын хөтөлбөрний ерөнхий боловсролын хөтөлбөрөөс тийш өөр. Энэ бол Монгол хүнийг та Монгол хүн юм шүү. Монгол хүмүүс ийм зүйлийг бүтээсэн юм шүү. Тэр дундаа одоо дэлхийд дахинд тусгаар тогтносон Монгол улсын хүмүүс тусгаар тогтносон Монгол улс гэж байд юм байна. Энэ улсын иргэд нь ийм соёлтой юм байна гэдгийг илтгэж өгж байгаа юм асуудал. Яг энийг яагаад боловсрол олгох гэж нэрлэдэг байгаа юм бэ гэдэгт тэгэхээр жишээ нь Монгол улсын иргэд энэ музейд орж ирээд Монгол хүн тэртээ 110 гаруй жилийн өмнө ийм зүйлийг хийгээд бүтээчихсэн юм байна. Энэ бол нөгөө шүтэн зургийн аргаар нэрмэлц туурын аргаар ингэж хийгээд ийм гайхалтай зүйлийг бүтээчихсэн юм байна гэдэг соёлын өвийн боловсролыг мэдлэг болгон авдаг. Энийг олгохын тулд музей насны онцлогт зориулсан, тохирсон аливаа арга хэмжээг зохион байгуулдаг. Эндээс авж байгаа бүхэл мэдлэг мэдээллийг соёлын өвийн боловсрол гэж нэрлэдэг юм байна. Би одоо та бүхэд цуур гэдэг хөгжмийг хуруугаар ээж үзүүлээ. Сорхоо. За яаж дуурдгийг ихлэ үзүүлээ заяа. Сорхоо. За өдөр эрх өрөө гаргачих. За эрх өрөөнийхөө хумсыг дээдлийн шилд 2 шилдийн завсар юм. Босоо. Зарим хүмүүс хуруугаа өгөөд идэв шүү. Босоо байдалтайгаар хуруугаа ингээйлээ. За тэгээд эрх өрөөнийхөө одоо өндгийг хилээрээ таглана. Ингээд хумсын хэсэг нь онгорхой байлгаад зөөлхөн үлээн. Хоолгор үү гэж дуурахгүй шүү те. За ингээд дуурайд эхлэнгүүд нь баг зэрэг хацраа нислэх нь байна. Сонирхолтой зочинтой та бүхнийг уулзуулах гэж байна. Hello. Hi, Where are you from? I'm from Belgium. Belgium. So what is your name? Stefan. So you play on Hillhorn. Hello, Gambacht. That is in French. That's the French name, yeah. I tried to learn it. I know that there's a lot of different instruments, so I'm trying all the instrument to find my song. And I find this one. Yeah, I found this one. This one is a good one. Do you want that I try for you? Yes, of course. Hey, I'm a beginner. Don't judge too much. Instrument on myself to vibrate and be a unity with the universe. I feel like the power coming into my body and you see, it's like very interesting to feel. Манай шиг залуучууд энэ орчинд ороод ирэхээр жишээлбэл ямар юм мэдэрч байна? Юу мэдэрч байна? Яг энэ дотоод орчин руу ороод ирэх хэрэг. Одоо эн чин хотын төв мөртлөө яг энэ дотоод орчин нь бол амар юм тайван амар амгалан мэдрэмж төрүүлдэг юм байна. Тэгэх баг.
Тэгээд одоо бас сэтгэлийн боловсрол гэдэг лекцэнд явуулж байгаа. Ирсэн хүмүүст мэдээж их үр дүнтэй байна. Залуу гэр бүлийн төлөв за цэн давшихаа сэтгэлийг сонсё. За сайн байцгаана уу? Сайн таамар байна уу? Та наа гэр бол байнга энэ төр ирдэг үү? Чожил амс хүмүүсэд ер нь үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцдог. Шөнийн музей болоод ер нь тогтмол ирдэг. Энд ирэх шалтгаан жишээ төлөө байдаг уу? Гэр бүлээрээ ирэхээр их тухтай тэгээд ингээд хүүхдүүдээ салхилуулаа явсан ч гэсэн айгуу зэвэрхэн гоё орчин байдаг учраас ирэх дуртай. Өнөөдөр гэр бүлийн өдөр тийм. Тэгээ эндээс сөхөж байгаа нь Church фестивалыг ханаас сонсож хурж ирэв? Энэ хотын төвд яг соёлын өвийг авчулсан газар цөөхөн байдгийн нэг нь бол Чожил амс музей. Тэгээд Чожил амс музейгээс зориулж энэ гэр бүлийн арга хэмжээг гэр бүл зориулсан арга хэмжээг зохион байгуулж хагаад тэгээд талархууштай байгаад фэйсбүүкээс мэдээлэл хараад тэгээд ирсэн. Ингээд яг ороод ирэхээр энэний хашааны гаднах Улаанбаатар энэ хашаан авдрах Church сүмийн музей гэдэг миний ялгаа нь хэр зэрэг байдаг вэ? Эн чинь яг өөр штэ. Яг гарангууд яг орчин үеийн хот модерн байнгут яг дотор нь ороод ирэхээр яг нэг 19 дэх зууны уламжлалт хэм маяг тэгээд яг ороод үзэнгүүт тийм яг их язгуураараа хадгалагдаж үлдсэн байгаа нь үнэхээр сайхан. Тэгээд яг хүний яг сэтгэлд л одоо яг ялгаа нь харагддаг баг. Та хүн болгон өөр өөр мэдрэмж авдаг баг. Юуч тань чухал биш. Зүгээр та тэр агуу хайрыг Энэ харийг сонирхолтой санагдаад байгаа. Орчин үед саунд медитейшн гэдэг ойлголт бий болсон. Их олон хүмүүс ч ярьдаг болсон. За олон газар ч хийж байгаа. Гэхдээ Монголын язгуур урлаг болсон хэл хуурын аялгаунд бясалгал хийх боломжийг Church сүм музей танд олгож байгаа юм аа. За би наран дэлгэртэйгээ уулзаад байна. Манай наран дэлгэр бол маш олон ажил эрхэлдэг юм байгаа. Тэгээд эхнээс нь өөрөө танилцуулах байхаа. За баярлалаа та бүхэнд сайхан өдрийн мэнд хүргэе. За миний хувьд Монгол Улсын соёлч Монгол Улсын хэлбэрч толгойн ерөнхийлөгчөөр ажилладаг. За өнөөдөр одоо манай Church музей дээр Church фестивалийн нээлттэй үйл ажиллагаа маань амжилттай сайхан болоод өндөрлөлөө. За тэгээд энэ дээр одоо онцлогтой болгодог Монгол Улсын хэлбэрч толгойн өвлөө болгосон тоглолт байлаа. Мөн одоо Монгол Улсын хэлбэрч толгойн одоо музей үзмэрээс одоо Хөгт хүн гэдэг музей үзмэрэнд тэглэгдсэн байна. 40 гаруй улсын 203 тавигдсан. За мөн одоо Монгол одоо Хөгт хүн гэх одоо Монгол уламжлалт хөгжинд бясалгал одоо ирсэн зочдтой Church музей бие сайхан авшигтай сайхан энергитэй газар бясалгал хийж түрүү сайхан байлаа. Яагаад одоо энэ Church дээр бас энэ хөгжим бясалгалыг хийх болсон бэ гэхээр нэгдүгээр одоо маш их сайхан түүхэн үнэт үеийн сайхан төв. Хоёрдугаар одоо энэ зөвхөн одоо Church буудаг юм гайхалтай ирчим энергитэй юм гайхалтай газар. За гуравдугаар хотын төвд хүн одоо хаанаас ч ирсэн энэ Church музейд ирээд энд оролцох боломжтой. За би Church сүм музейн гадаад харилцаа маркетингийн менежер Сэлэнгэт уулзаад байна. За тэгэхээр энэ Church сүм музей одоо энэ фестивал Church фестивал гэдэг зохиогуулсан ер нь зорилго нь юу вэ? Бидний зорилго гэх юм бол ер нь орчин үеийн музейн хөгжил чиг хандлага бол илүү үзэгчдтэйгээ оролцоотой интерактив болж байгаа учраас бид нэр өөрсдийнхээ хөгжлийг ч гэсэн илүү олон нийтийг оролцоог хангасан хүртээмжтэй байдлыг нь
бодоод Church Festival гэж хийя гэж төлөвлөсөн. Фестивал гэдэг маань болохоор 1-2 өдөр ингээ дуу хөгжим болоод өндөрлөдөг биш те. Бид нэр тогтвортой үзмөр үйлчлэгээ маань байнга явж байна. Энэний хажуугаар workshopтай тэг хүмүүсийн оролцоод хэсэг байгаа. Тэгээд энэ бүтэн жил жингээ зохион байгуулдаг өдөрлөг арга хэмжээнүүд үйл ажиллагаануудаа бүгднийг нийлүүлээд бид нэр Church Festival гэдэг тийм rebranding байдлаар ажиллахаар зорж энэ өнөөдөр энэ үйл ажиллагаа нээж байна. Манай азаач энд анхудаа гарч байгаа гэсэн тий. Тэгээ ямар санагдав? Надад айгүй гоё мэдрэмж төрлөө. Тэгээ яг ийм нэг хотын төв орчинд ийм амар тайван газар байдаг гэдгийг тэгээд ийм музей байдаг, музейн дотроо ийм их төөх уламжлал, өв соёл багтаадаг гэдэг нь үнэхээр сонирхолтой байна. Тэгээ ер нь бол нэг өдрөөр үзээд дуусахгүй юм байна. Тэгэд энэ фестивал нөгөө нэг зуны турш өөрөө үргэлжлэн штэ. Тийм болохоор ер нь дараа гэр бүлтэйгээ ч юм уу найзтайгаа нэг тухтай сайхан ирэл гэж бодлоо. За тэгээд. За ингээд өгүүлээ хайлайтс Church Lamын сүм үзэгээс та бүхэнд хүлээн.